аслагдсан бүс нутаг, багуудад тэр дундаа манай өргөн уудам нутагт, орон нутагт харилцаа холбооны дэд үтсийг хэрхэн сайжруулах юм бэ гэдэг бодлогын асуудлыг хөндөж байна. Starlink нам орбитод хиймэл дагуулыг хөөргөөд одоо Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхийд даяар бол 6700 орчим сателлит буюу хиймэл дагуулыг хөөргөж одоо Монголд албан ёсны компани орж ирж үйл ажиллагаагаа явуулж байна. За 2024 оны бидэнд ирсэн мэдээллээр бол Starlink компани гайлын татвар, нэмэгдсэн өртгийн татвар, аж ахуйн нэгжийн орлогын татвар нийлээд 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. За энд ямар асуудал анхаарал татж байгаа вэ гэхээр ер нь энэ харилцаа холбооны бие даасан байдал, Монгол улсын кибер аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ер нь улс орнууд бол энэ нам болон өндөр орбитын хиймэл дагуулаас харилцаа холбооны сүлжээ авахын тулд газрын станцыг бол тухайн орон нутагт авал зайлшгүй байгуулах ийм бодлогыг бол барьж байна. Тийм учраас Starlink компанитай бол бид нар энэ газрын станцыг Монгол улсад байгуулах ийм бол одоо бодлогын чиглэлийг бол өгж та хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлье.